Галзуу кино сувгтан тавтай морил. За бүгдөө тавлах сайхан манайхан. Энэ удаад борон 2018 онд гарч байсан Bleach гэх энэ галзуу сонирхолтой киног ярьж өгөхөөр сонголоо. За эдэл нэрт алдарт манга аниминтэй одоо live action болох энэ галзуу кино та нарт таалагдана гэж бодоод хэдэн боронууд нь сонгосон. За энэ галзуу киног борон Invesco банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хүргэж байна. Гэнтийн хэрэгцээ бүрт тохирсон илүү хурдан, илүү найдвартай шуурхай зээлийг газар дээр нь шийдүүлж аваарай. Боломжтой тэл Invesco. За тэгээд манайхан яхаа мэдж байгаа лайкаран бөмбөгдөөд өгцгөөгөөрэй. Тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай гэж. Ингээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За Каракура хотын гудамд нэг залуу скейтбордтой 3 залуутай муудалцаж байгаагаар кино эхэлнэ. Тэгээд тэр нөгөө гурвыг өшгөлж унгаад мөргөж унагсан хүүхдээсээ уучлал гуйхыг шаардна. Тэр нэг анхлах сургуулийн төгсөг ангийн сурагч Ичиго Курасаки гин. Нөгөө гурав нь юу яриад байгааг нь ойлгохгүй байсан ч аргагүй ирэхэн уучлалгуйлаа. Учир нь тэд Ичигог хиний талаар яриад байгааг ойлгохгүй байлаа. Ягаад гэвэл Ичиго чадварлаг тулаанчаас гадна сүнс хардаг чадвартай байх нь. Тиймээс тэрний харж байгаа жаалхуг нөгөө гурав нь харж чадахгүй байлаа. Би энэ гурван аймхаг хашраачлаа. Баярлалаа. Бидний хавар тэнэдвэ. Бушуухан диваачлал гоёв. Ингээд сүнстэй ярилцаа зогсож байтал нөгөө гурвын нэг эргэж ирээд толгой руу скейтбордоор цохих гэж оролдлоо. Тэгсэн өөр нэг залуу гарч ирээд хамгаалсан нь ангийнх нь найз чад хожтой Садо байлаа. Чи арай харж яваач. Баярлалаа. Оройн Ичиго гэртээ ирэхэд хоёр ихэр дүүн хоолоо идээд сууж байна. Харин тулаанаар хичээлдэг бол аав нь тэрнийг оройн хоолндоо хоцорч ирлээ гэж уурладаг. Тэгсэн Ичиго уурлаад өөрөө лугаа явна. За тэгсэн аав нь дургуутсан ч ойрын үед сүнс харах нь ихссэн учраас стресс ихтэй байгаа гэж багдуун аавдаа тайлбарллаа. Ээж нь нас урсан учраас Ичиго аав болоод хоёр ихэр охин дүүтэйгээ амьдардаг нь инүүж. Тэгээд Ичиго өрөөндөө байж байтал илд зүүсэн эмэгтэй ороод ирэхэн тэр. Хөөе, чи хэн бэ? Хөөе, чи намайг хараад байгаа мó? Чи хэддүгээр зуунд үхсэн? Одоо бушуухан эндээс яваа. Тэгсэн эмэгтэй Ичигогийн ард зогсчихсан нэг сүнсэнд сэлмээ тулгадаг. Эмэгтэйг Рукия Кучики гинэ. Цаадах нь там руу явмааргүй байна гэж ойлгонсонд Рукия тэрнийг там руу биш, сүнсний нийгэмгэх газар руу авч явуулна гэсэнд цаадах нь баг зэрэг тайвширч байна. Тэгэд нөгөө сүнс Ичигогийн нүдэн дээр гэрэл болж хувраад алга боллоо. За тэгсэн Ичиго гайхсан бол Рукияд дохио хэрж нэг аврах том чөтгөр буюу хоол лов ойртож ирж байгааг мэдэгдсэнд Рукия тэрнтэй тулалдахаар бэлдэнэ. Тэгсэн Ичиго элдвээ юм асууж тэрэнд саад болоод байсан учраас Рукия тусгай шившилгээр хүлээд сэлмээ бэлдээд хүлээнэ. Чи чинь ямар гээд сүнс вэ? Би сүнс биш ээ. Шинигами байна. Анх удаага Шинигам буюу сүнс цуглуулагчтай таарсан Ичиго гайхлаа. За энэ үеэр доод давхарт багдуун аавыгаа дуудаад айсан байртай хашгирахыг сонсоод Ичиго бүх хүчээ шавхад гарыг нь хүлсэн шившилгийн хүлээсийг тасалж доошоо буудаг. Гэрийнхнийг нь сандраад цугларахад багдуу юу зүүн тэдэнд ямар нэг аимшигтай дуу хоолой сонссноо хэлнэ. Гайхсан Ичигог учрыг нь олж амжаагүй байтал ханыг нь ямар нэг юм цөм цохиод юу зүг хаваад явчихсанд сандарсан Ичиго хойноос нь гүйдэг. Ичиго аврах том хоол ловыг харж чадаад байгаад Рукия гайхна. Харин Ичиго дүүгээ авахар бейсболын цахиур барьж хооллоо руу дайрсан ч нөхөр тэрнийг нээстлэн цохилоо. Аз болж Рукия амжиж ирээд Юзо охиныг салгаж авч чадна. Чи хооллоог харж чадчихвэн гэдэг сүнсний хүч ихтэй гэсэн үг. Хооллоод чам шиг хүмүүсийн сүнсээр хоолдог юм. Тиймээс болгоомжтой бай. Үнэхээр Ичигогийн сүнсний хүчийг мэдэрсэн хооллоо Юзо охиныг орхиод Ичиго руу дайрсанд Ичиго дүүгээ тэврээд тэндээс зугтаалаа. За тэгээд үг аюулгүй газар даваачсан Ичиго Рукияд туслахаар эргээд ирсэнд Рукияч хооллоотой ширүүн тулалдана. Чи зүгээр үү? Миний гарыг шархтуулчлаа. Гэхдээ хоёулаа эцсээ хүртэл тулалдахгүй бол энэ бид хоёрын сүнсийг идэнэ. Тэрнийг алга өөр арга байхгүй гэж юу? Нэг арга байгаа. Ямар? Чи над шиг Шинигами болох. Зөвхөн сүнс цуглуулагч Шинигаминууд л хооллоовыг алж чадна. Тиймээс чи яг одоо Шинигами бол.
Энэ бол бид хоёрын цорын ганц боломж. Ингээд аргагүй байдалд орсон Ичиго Шинигами болохыг зөвшөөрсөнд Рукия цээжлүүн сэлмээ зоож өөрийн хүчийг шилжүүллээ. Үүнтэй зэрэгцээд хурц гэрэл гарч Ичиго авраг том сэлэмтэй асар хурдтай Шинигами болж хувирлаа. Тэгээд нэг юм болно. Тэр нэг ийм хүчтэй Шинигами болсонд Рукия гайхна. Маргааш өглөө Ичигоос ирээд шүн болсон бүхнийг зүүдгэж бодно. Тэгээд доош буугаад хартал гэрийнхэн хан үнэхээр цөмөрцөн байсанд гайхлаа. Тэгсэн аав том дүү хоёр нь ачааны машинтай хүн өчигдөр шүн мөрөгчхөд зугтаадсан гэсэнд Ичиго бүрч гайхдаг. Харин баг дүү юу зүүн болсон явдлыг санахгүй байсанд Ичиго юу ч ойлгох боллоо. За тэгээд сургууль дээр ирэхэд байшингийн ачааны машин мөрөгсөн тухай сонссон ангийнхан нь тэрнийг зүгээр эсхийг нь шалгаацгаана. Ичиго тэдэнд байшинлуун дайрсан зүйл ачааны машин биш, авраг том сүнс шиг зүйл байсныг хэлсэнд найзууд нь ухаан санаа нь хэвийн биш байна гэж бодоцгоодог. Тэгсэн Рукия ангид нь орж ирсэнд Ичиго таниад гайхна. Ичигод крашлж явдаг Ори химэж бушуухан босоод Рукияг ангид нь өнөөдрөөс шилжиж ирж байгаа гэдгийг бусдад хэлдэг. За ингээд Рукия тэрнийг дээвэр дээр гаргаад юу болоод байгааг тайлбарлаж өгнө. Ичигогийн сүнсний хүч хэтэрхий учраас Рукияг хүчээ Ичигод шилжүүлэх үед Ичиго тэрнээс хэтэрхий хүч сороод авчихсан байж. Тиймээс хамаг хүчээ алдсан Рукия сүнсний нийгэм рүү явах боломжгүй болоод хүний ертөнцид үлдсэн нь энэ байж. Тэгээд тэр хүчээ эргүүлж авахын тулд Ичиго дээр ирсэн байлаа. За энийг тайлбарласныхаа дараа Рукия тусгай бэлэгээ өмсөд Ичигог цогсонд Ичигогийн сүнс суг үсэрч гарч ирлээ. Гэвч одоо тэрний сүнс жирийн хүний сүнс биш, Шинигами болсон байлаа. Энэ сэлмээрээ миний цээж рүү зоогод миний хүчийг буцаагаад өгөх. Тэгээд Рукия сэлмээр өөрлөгөө зоосон ч Ичигогийн хүч шилжсэнгүй. Ичигогийн Рэй Йоку энерги хэтэрхий бага учраас хүчийг нь буцааж өгч чадахгүй байгааг ойлгосон Рукия сандарна. Ингээд тэрнийг хангалттай энерги цуглуулах хүртлээр өөрийг нь төр орлон ажиллахыг Рукия хүсдэг. Хоёр төрлийн сүнс байгаа. Эхнийх нь бүтэн сүнс. Тэд бол нөгөө ертөнц рүү явхад бэлэн сүнснүүд. Чиний хардаг сүнснүүд ийм сүнснүүд. Харин нөгөө төрлийн сүнснүүд нь Холлоуд. Тэд бол асар их үзэн ядалт тээсэн үгсэн хүний сүнс. Шинигаминуудад хоёр үүрэг байгаа. Эхнийх нь бүтэн сүнснүүдийг сүнсний нийгэм рүү хөтлж дагуулна. Энийг сүнсний оршуулга гэдэг юм. Би гэрд чинь тийм зүйл хийсэн штэ. Харин хоёр дахь нь тусгай хэл дээрээ Холлоудыг устгах. Чи надад энэ хоёр дахь үүргийг гүйцэтгэхэд туслах ёстой. За тэгсэн Ичиго эрс татгалцсан ч тэрэнд өөр сонголт байхгүй гэдгийг Рукия тайлбарлана. Шинигаминуудын энерги Холлоудыг устгах хэрээр нэмэгддэг байж. Гэхдээ тэр энергийг биедээ шингээхийн тулд тусгай бэлтгэл хийх ёстой байлаа. Тэгсэн Ичиго дургуутсаар л. Оройн гэртээ өртөл Рукия гэрт нэрээд байрлчихсан байна. Тэгээд Ичиго уурлаад тэрнтэй маргаж итэл аав нь орж ирээд Рукиягийн байрлсан шүүгийг нээж үзлээ. Тэгсэн Рукия аавд нь харагдахгүй байна. Ингээд Ичиго Рукиятай хамт амьдарч бэлтгэл хийж эхэлнэ. Ичиго бэлтгэлээс хойш суух гэж оролдох бүрд Рукия чихтэж авчираад бэлтгэлийг нь хийлгэж байлаа. Уралсан Ичиго арай өөр төрлийн бэлтгэл хийлгэхийг шаардсанд Рукия тэрэнд модон сэлэм хайж өгöd ил дээр тулалдах бэлтгэл хийж эхэлнэ. Тэр өдөр бэлтгэлээ дуусны дараа Рукия ганцаараа явсаар нэг хуучны эдлэлийн дэлгүүрт ирлээ. Гэтэл дэлгүүрийг ажилуулдаг хүн тэрэнд хайрцагтай зүйл өгсөн нь тэрний тусгай төхөөрөмжийн байдлаа байдаг. Чи яа гэж бодож байна? Хүнд хүчээ шилжүүлж өгсөн Шинигаминуудыг цаазар авдаг хуйлтаа шүү дээ. Чамд өөр арга байгаагүй ойлгож байна. Гэхдээ л хууль бол хууль шүү дээ. Тэд эртөө хизээ нэг цагт мэдэх нь гарцаагүй. Энэ үеэр үнэхээр Шинигаминуудын удирдлага хоорондоо зөвлөлдөж байлаа. Тэд Рукиягийн энергийг тогтоож чадахгүйсэн учраас тэрнийг жирийн хүнд хүчээ өгсөн эсхийг шалгахаар шийддэг. Тэр үнэхээр хүчээ хүнд өгсөн байвал тэрнийг баривчил. Энэ бол дээрээс ирсэн тушаал.
Оройн Ичиго гэрлүүгөө явж байтал хэн нэгэн замыг нь хөндлөсөд гарч ирлээ. Тэгээд Рэнжиг эгч тэр Шинигами Ичигогоос Рукиагийн талаар асуусанд Ичигоч мэдэн бодолно. Руки хаан байна? Надад хэлээд ихтэй. Би ямар ч Шинигами мэдэхгүй. Надад худлаа ярих хэрэггүй шүү. Ингээд тэр сэлмээ сугалж Ичиго руу дайрсанд Ичиго зугталаа. Тэгсэн хэн нэгэн Рэнжи рүү тусгай сумаар харвж эхэлсэн учраас Рэнжи Ичиго хөөхөөс болгоомжлно. Тэр сум нь Холлоу болон Шинигами нарыг аль алиныг нь шархтуулах хүчтэй болохыг мэдсэн Рэнжи Ичигод хэн нэгэн Квинси туслаад байгааг ойлгоно. Квинси гэдэг нь Ичиго шиг сүнсний хүчтэйч Ичигогоос ялгаатай нь Холлоутай тулалдаж чаддаг хүнийг хэлдэг байх нь. Оройн гэртээ ирээд Ичиго Рукиагаас яагаад анх гэрт нь ирснийг шалгаана. Тэгээд улаан устай Шинигами ирж өөрийг нь алахыг оролцсныг хэлсэнд Рукиа тэрнийг бэлтгэлээ илүү шаргуу хийхийг тушаадаг. Рэнжи эргэж ирээд боостой Рукиаг хүнд хүчээ өгсөн гэдэгт итгэлтэй байгаагаа илтгээд хэрвээ тэр хүн Холлоутай тулалдах юм бол Рукиа гарч ирэх нь гарцаагүй гэж бодож байгаагаа бас хэлнэ. Маргааш нь Ичигог сургууль дээр сууж байтал ангийнх нь Ишида ирээд шууд тэрнээс "Чи Шинигами юм уу?" гэж тулгаад асуусанд Ичиго шоконд орлоо. "Чиний сүнсний хүч их боловч шинэ охиныг ирснээс хойш бүр их болсон. Харин тэр охин хүн шиг харагддагч хуурамч биетэй. Хөөй аяархаа. Чи ингэд хин. Чи жилийн өмнө шилжиж ирсэн болохоор чамайг би мэдэхгүй юм байна." Тэгэд тэд дээвэр дээр гарахад Ишида өөрийгөө Квинси овгийн тулаанч гэдгээ Ичигод хэллээ. Тэгээд тэрэнд сүнснүүдийг онж чаддаг ном сумаараа харваж үзүүлсэнд Ичиго саяны юм тэрэнд итгэнэ. "Би бол чамтай адилхан хүн. Гэхдээ миний зорилго бол Холлоудыг устгаж Шинигаминуудаас өшөөг авах. Би жилийн өмнө чиний сүнсний хүчийг мэдэрч чамтай ойртохоор наашаа шилжиж ирсэн. Тиймээс би чамайг халз тулаанд дуудаж байна. Хэрвээ чи Шинигами бол чамайг устгах нь миний хувь тавилан гэсэн үг." Ингээд Ишида өөрлөө нь харвах гэсэнд Ичиго сандарч тэрнийг хүлээж байхыг гуйна. Өөртөө тулалдахгүйг ойлгосон Ишида тэрний Шинигами дүрийг гаргаж ирэхийн тулд нэг зүйл гаргаж шийдсэнд тэндээс холгүй байсан Рукиад Холлоу ойртож ирж байгаа тухай мэдээ ирлээ. Рукиа Ичиго дээр ирж тэрний Шинигами дүрийг гаргаж ирээд Холлоуыг устгахаар яаруулсанд Ичиго дуртай дургүй тэрнтэй хамт явна. Харин Ишида тэднийг алсаас дагна. Ичиго ирэхэд киноны эхэнд гарсан хүүхдийн сүнс нэг хаалт шиг биетэй Холлоуаас зугтааж байна. Тиймээс Ичиго тэр хүүгийн сүнсийг хамгаалахын тулд Холлоу руу дайраад орно. Хүчрхэг Холлоутай ганцаараа тулдаж үзээгүй туршлагагүй Ичиго тэрэнд алуулах шахсан ч азуулхад Рэнжи өсөрч ирээд Холлоуыг хоёр хуваагаад цавчиж Ичигогийн ямиг аварлаа гэж. За баруун танартай гялсны галзуу хэрэгтэй юм хэлээд. Тэгэхээр манайхаа хэрвээ машинаас солих эсвэл шинээр машин авах гэж байгаа бол турбо апыг татаад үзээрэй гэж зөвлөе. Турбо ап дээр баталгаадаа change авцлаануудын олон төрлийн автомашины зар байдаг юм байна. Бас унжаага машинаач апд бүртгүүлээд хэлбэрхон зарах боломжтой байна. Зөвхөн зар үзээ зогсохгүй. Таалагдсан машинаас сонгоод автомашины зээлийн хүсэлтэд апаар шууд илгээгээд тэгээ хариугаа цахимаар авах боломжтой. Энээс гадна татвар, торгуул ашаалгах, даатгалтай холбоотой үйлчилгээ авах, доктор авцуулжээс цаг захиалах зэрэг автомашинтай холбоотой олон галзуу үйлчилгээг нэг дороос авах боломжтой байна. Өөрөөр хэлбэл машинтай холбоотой хэрэгтэй бүх үйлчилгээг нэг апаас авах боломжийг турбо санал болгож байна гэж. Дараа нь Рэнжи Ичиго руу дайрсанд маньхөр өдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй ялагддаг. Тэгээд Рэнжи Ичигог алах гэсэн ч Рукиа урдуур нь ороод амийг нь аварна. Чи бид хоёр хоёулаа хүүхэд байхаас хүчрхэг Кучики овогд үрчлэгдэж шилдэг Шинигами болохоор бэлтгэгдсэн. Тийм байтал чи ингэж хүн шиг харагдаж болохгүй. Тийм бидтэй ахмадаа. Ингэж хэлээ тэрнийг эргэж харахад ард нь тэдний ахмад Рукиагийн төрсөн ах Бякуя зогсож байна. Ахыгаа харсан Рукиа сөхөрч суугаад Ичигод хүчөө өгсөн шалтгаанаа тайлбарладаг. Наад яриач нь зүгээр шалтгаан. Хэрвээ чи одоо сүнснүүдийн нийгэмд очивол чамайг өчөггүй цаазлна. Тиймээс хүчээ бушуухан буцааж ав. Хэрвээ би одоо хүчээ авбал тэр үхэн. Тэгээд яах вэ? Наадах чинь үхэн л үз. Би өөрөө энэнд хүчээ өгсөн учраас энэ бүхэнд тэр ямар ч буруугүй. Шинигамичуудын үүрэг бол
гэмгүй хүнийг алах биш. Чи наадгаа өрөвдөд байлгүй хүчээ ав. Тэгээд наадхыгаа ал. Тэгэхгүй бол чи өөрөө өвхнө. Бүтэн сар гарахаас өмнө энийг гүйцэтгэг. Ингээд тэр хоёрыг бусад хоол лавнуудыг устгахаар явхад Ишида тэднийг холоос харж зогсдог. Оройн Рукия шархтсан Ичигог биеийн дээр нь авчраад сүнсийг нь биелүүн оруулахаас өмнө шархыг нь эмжилэхээр хичээнэ. Тэгэхгүй бол шархтаа сүнс нь биеинд орвол Ичиго бүр мөсөн өөхөх аюултай байлаа. За ингээд ухаан балартаж явахдаа Ичиго багтаа ээжтэйгээ хамт алхаж явснаа. Ингэж явахдаа голын ирэг дээр зогсож байсан нэг охиныг харснаа. Бас хэн нэгэн тэрнлүү давтлахад ээж нь тэрнийг хамгаалж амиа алдсныг сандаг. Ухаан орохт нь аав нь хажууд нь сууж байна. Тэрнийг Рукия гэрт нь хүргэж ирсэн нь энэ байж. Тэгээд Ичиго ээжигээ хамгаалж чадаагүй, бас хэнийг ч хамгаалж чадахгүй байгаадаа сэтгэлээр унж байгаа аавдаа хэлнэ. Тэр өдөр Ичигог сургууль дээр ирэхэд Рукия ердөнхөөсөө ялгаатай нилээд бодлогошронгүй сууж байна. Учир нь тэр удахгүй Ичигог алах ёстой болсон байлаа. Оройн гэртээ ирсэн хойно Ичиго Рукияг шүүгэндээ байгаа гэж бодоод яагаад өөрийнхөө амийг эрсдэлд оруулан байж амийг нь аварсныг асуулаа. Гэтэл Рукия тэр өдөр Ичигогийн гэрт ерөөсөө ирээгүй байдаг. Рукияг амийг нь аврахын тулд өөрөө сүнсний нийгэмлөө явсныг гадарлсан Ичиго шууд Ишидаг хайж очно. Тэгээд сүнсний нийгэм хаана байдгийг асуусан дээр Ишида хариуд нь энэ талаар сайн мэдэхгүй ч мэдэх хүнийг нь хэлж өгч чадна гэд Рукиягийн очиж байсан хуучин эд зүйлсийн дэлгүүрийг зааж өгдөг. Ичиго тийшээ очиж Рукияг асуухад цаатах нь тэрнийг сүнсний нийгэмлөө очоогүй, харин Ичигогийн амийг аврахын тулд ахтайгаа уулзахаар явсныг хэлж өгнө. Үнэхээр нөгөө талд Рукия ахтай Ичигогийн сүнсний хүч олон хооллоодыг тэрнлүү татдаг учраас Ичигог энэ удаад амьд үлдээж тэрнийг ашиглаж хооллоодыг устгах хүсэлтэйгээ хэлж байлаа. Гэвч ахын тэрнийг жирийн нэг хүнээс болоод амнасаа эрсдэлд оруулж төрсөн ахынхаа тушаалыг үл тоож байна гэж зэмлэнэ. Бас Рэнжи тэрнийг Ичигог алж өөрийнхөө амийг аврахыг шаардаж эхэлнэ. Учир нь эрт төрөө хизээ нэг цагт хамгийн хүчрхэг хооллоо болох Гранд Фишер өөрөө ирээд Ичигог идэх учраас одоо амийг нь хэлтрүүлсэн ч Ичиго өөх нь цаг хугацааны асуудал гэж тэр бодож байлаа. Тэгсэн энэ үеэр Ичиго амжиж ирээд ярианд нь саад болно. Одоо болно. Миний талаар ингэж дураараа ярих хэрэггүй. Тэр Гранд юу ч гинөө. Би тэрнийг ч өөрийн гараараа хална. Тэрнийг харсан Рэнжи уурлаад алхаар ухас хийсэн ч Бикуя зогсоолоо. Болж байна. Чи Гранд Фишерийг алах гээд үзэлтэй. Нэг нөхцөл байна. Хэрвээ би тэр Гранд Фишерийг алвал чи Рукияг чөлөөл. Рукия, миний бэлтгэлийг дуусгахад надад тусал. Тэгээд би Гранд Фишерийг алаад чиний хүчийг 3 нугалж эргүүлж өгнө. За ингээд маргаашнаас нь Ичиго Рукиятай шаргуу бэлтгэл хийж эхэлнэ. フォローと比べ物にならぬ。自らの霊力を上げている。Гранд Фишер гих тэрхүү хооллоо нь 54 жилийн настай. Маш хүчрхэг хооллоо учраас ямар ч Шинигами алж чадлагүй одоо хүрсэн байж нэгээрээ Рукия тэрэнд Гранд Фишерийг ялахын тулд дугруун довтлох ёстой гэдгийг хэлээд Гранд Фишер Ичигог хүүхэд угаас нь дагсан гэдгийг хэлж тэрний сүнсний хүчийг дээд цэгтээ хүрэх үед сүнсээр нь хооллохоор сорж байгаа гэдгийг тайлбарладаг. Бас Гранд Фишерийн төрхийг хэнч харж байгаагүй боловч анх 54 жилийн өмнө нэг охины сүнс байсан гэдгийг нь хэлсэнд Ичиго ээж нь амиа алдах үед харагдсан охин Гранд Фишер байсныг ухаарна. Ингээд тэр ээжийг нь алсан Гранд Фишерээс өшөөгөө авахар улам шаргуу бэлдэнэ. Тэрнийг яагаад ингэж өхөн хатан тулааны бэлтгэл хийгээд байгааг найзууд нь ойлгохгүй байлаа. Гэтэл тэдэн дээр хуучны эд зүйлс зардаг дэлгүүрийн худалдагч ирж Ичигог үхлийн аюултай тулаанд бэлтгэж байгаа гэдгийг хэлчихэд яваад өгнө. За ингээд нэлээд бэлтсэний эцэст Ичиго шилдэг Шинигами тулаанч болж элднийхээ хүчийг сайн хэрэгжилж сурлаа. Харин нөгөө талд Бикуя Рэнжи хоёр Ичигогоор хүрхтэж Гранд Фишерийг устгахаар бэлдэнэ. Тэгээд Бикуя Гранд Фишерийг алсны дараа Рукияг алах тушаалыг Рэнжид өгдөг. Удалгүй Ичигогийн ээжийн нас барсны ой болоход гэрийнхэн нь бүгд Ичигогийн ээжийн булшиг ирэхээр боллоо.
Оройн Ичиго Рукятай харилцаж хэрэг эцэг их байхгүй бол хүний ертөнцид үлдэж хүмүүс тунд амьдрахыг зөвлөнө. Бас тэрнийг хүний ертөнцид үлдвэл найз нь болж болох юм гэсэнд Рукя тэрэнд баярлж байгаагаа илэрхийлнэ. Гэхдээ ийм зүйл болох боломжгүйг Рукя мэдэж байлаа. Маргааш нь Ичиго гэрийнхэнтэйгээ ээжийнх нь булш байдаг уул руу алхлаа. Тэгсэн замын дундаас дүүнрийнх нь ам цангаад эхэлсэн учраас Ичиго тэдэнд дундаа авчрахаар уруудаад явна. Гэтэл хоёр дүүг нь өксөж явтал урд нь нэг жаахан охин зогсож байгаа харагдсанд тэр хоёр гайхацгаана. Удалгүй нөгөө охин хуйлсанд Рукягийн төхөөрөмжөнд дохиорлээ. Сандарсан тэднийг ирэхэд Гранд Фишер хоёр дүүг нь барьчихсан зогсож байдаг. Ингээд Ичигоч сэлмээ бариад Гранд Фишерийн өөдөөс дайраад орно. Ядагсан сэлмээ зоогтоо зэрэгцээд Гранд Фишер Ичигогийн ээж болоод хувирсанд Ичиго гайхаад зогсно. Тэгээд тэрэн лүү дайрахад Рукя амжиж ирээд аварна. Уралсан Ичиго Гранд Фишер лүү дайраад орно. Тулаан ширүүсэж хот руу шилжсэнд Гранд Фишер хотыг нурааж сүйтгэж эхэлдэг. Гэвч хүмүүс тэднийг харахгүйсэн учраас хасар хүчтэй хүй салхи босч байгаа юм шиг л харагдана. Тулааны явцад Ичиго найзуудынхаа нуугдж байсан түргэн хоолны газарт орж ирээд гарсанд найзууд нь тэрнийг сүнстэй тулалдаж байгааг мэдэрлээ. Задагд Гранд Фишер мөрийг нь шархтуулсанд аз болоход Ишида хажуугаас нь харвж амийг нь аварлаа. Уралсан Гранд Фишер Ишида руу дайрсанд Ишида Ичиго хоёр хүч хавсраад тэрнтэй тулалдана. Дараа нэг өдөр чамтай тулалдах ёстой болохоор өнөөдөр өгч болохгүй шүү. Тэднийг ингээд тулалдаж байтал Гранд Фишер илүү хүчтэй хөө салхи босгож тэдэн лөө ширүүн дайрж эхэлнэ. Салхинд нь шидэгдээд автобусанд орсон Ичиго Гранд Фишер барьж аваад алах шахсан ч Аз болж Ишида Гранд Фишерийн толгой руу харваад шархтууллаа гэж. Шархсан Гранд Фишер автобусыг зад татсанд дотор нь байсан Ичиго гарч ирээд ээжийг хамгаална гэж амлаж байснаас санаад Гранд Фишерийн духанд хамаг хүчээрээ сэлмээ зоолоо. Ингээд дийлдэшгүй Гранд Фишер нүдэн дээр нь агаарт сорогдоод алга болдог. Тэгээд Ичиго Ишида талархснаа илэрхийлсэн ч Ренжи нүдэн дээр нь Ишидаг нэвцвэл байд унаглаа. Рукя, чи хүн шиг дүр үзүүлэхэ бол. Дотор ч нь байсан Шиниган чанар хайцсан. Шиниган хүн хоёр холбогдох ёсгүй. Би чамд сүүлийн удаа тушаая. Наад хүнээ ал. Рукя, чи өөрчлөгдөхгүй юм байна, тийм үү? За, Ренжи. Наад хоёроо хоёуланг нь ал. Задагсан Ичиго Рукяг хамгаалахаар босоод ирлээ. Ингээд Ичиго Ренжи хоёр ширүүн тулалдцгаана. Удаан байна улаан үстэй. Чамайг алчихъя л да. Ингээл болоё. Одоо миний ээлж чамд миний өрсөлдөгч болоход 2000 жилийн бэлтгэл шаардлагатай. Тэгээд тэр шидэд хилдэ гаргаж ширүүн дайрсан Ичиго тэрнээс нь арай ядан болтно. Баяртай Ичиго. Би найз залууч нь алчих шиг боллоо. Одоо чиний ээлж бидхий гомдороо Рукя. Тэгсэн галаас Ичигог гараад ирэхэд тэр хоёр гайхнаа. Чи намайг хизээч ялж чадахгүй гэдгийг хэн нэг нь надад хэлэх шиг боллоо. Энэ үнэхээр ялагдчихгүй гэж юу?
Рэнжи хоошо байж вэ. Рэнжигийн сэлэм хуурсныг харсан Бикуя тулаанд оролцохоор ирсэн нь энэ байлаа. Ичиго дайрсан ч Бикуя элдийг нь 2-3-аараа чимэхэд ганцхан цавчсанд Ичиго өгдгийн унлаа. Удаан байна. Хүлээж угаарай. Ичиго чамд боломж байхгүй хурдан зүгтээ. Тэгсэн Ичиго үнд нь оролгүй дайрсанд асар хурдан хөдөлгөөнтэй Бикуя тэрнийг дахиад цавчиж унгаана. Рукия нойрносоо сэрэх цагч нь болсон. Би тэрнийг хамгаална. Би дуусаагүй байгаа шүү. За ингэ тэрнийг бүх хүчээ шавхаад босч ирэхийг хараад Бикуя Рэнжи хоёр гайхлаа. Тэгээд сэлмэч хэрсээр хойртод ирсэнд Бикуя тэрнийг зүйл тусгахаар шийдэж шийдвэрлэх цавчилтаа хийгээд Ичигог цавчаад унгаана. Тэгээд Бикуя Рукия руу алхана. Тэгсэн Ичиго хөлнөөс нь зураад авлаа. Болоогүй. Хоёулаа тулаанаа дуусгаагүй байгаа шүү. Бикуя сэлмээс углаа зоох гэсэнд Рукия ирээд Ичигог өнхөртөл нь өшгөлчихнэ. Чи муу дорд хүн миний ахын хувцсанд хүрнэ гинэ. Аха би нойрноосоо сэрж ухаан орлоо. Би бол Рукия Кучики. Миний нүглийг цайруулж өгөхийг гуйж байна. Нэрээ юу? Тийм ээ. Сайн байна. Бид хамт буцхуулна. Ингээд Рукия Ичигод сэлмийг нь бариулна. Миний хүчийг буцааж өг. Тэгээд чи хүссэн ёсороо эгэл хүн шиг амьдрна. Чи болсон бүхнийг бас намайг мартах болно. Би хүмүүсээс залхаж байна. Тэр дундаа чамаас би болох төвчээргүй, хариуцлагагүй. Алив миний хүчийг өгөх. Рукия. Баяртай Ичиго. Тэгээд Рукия сэлмийг цээж рүүгээ дүрсэнд гэрэл гарч Рукия Шинигами хүчээ эргүүлж авдаг. Би бас л хамгаалж чадсангүй. Харин намайг дахиад л өөр хүн хамгаалчихлаа. Ичигог ухаан ороход тэр өрөөндөө хэвдэж байлаа. Аха, та их удаан унтлаа шүү. Би урт зүүдлээ. Гэхдээ яг юу зүүдэлснээ санахгүй байна. Ингээ ярилцаж байтал нь аав нь ирж тэдэнд өглөөний цаг нөгөөд тэрнийг идэвхтэй амьдрахыг сануулна. Ичигог сургуульд очиход тэнд нь Ишида байж үсэнд Ичиго тэрнтэй мэдлээд өнгөрлөө. Өмнө нь Ишидадаа ярилцаж байснаа санахгүй байсан ч тэр нэг л дотн санагдсанд Ичиго гайхна. Тэгэд хичээл эхлэхэд Рукиягийн суудаг байсан ширээг хараад нэгийг бодно. Бас Рукиягийн номон дээр нь бичиж байсан үгийг уншаад учиртай нэмсгэлснээр кино маань конец фильм. За энэ галзуу сонирхолтой киноны тайлбар маань энд хүрээ дуусч байна. Энэ галзуу киног хэдэн боронууд нь Invescore банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хүргэлээ. Таны бизнесийн өсөлтөд хурцсах, илүү найдвартай, илүү таатай бизнесийн зээлийг газар дээр нь шийдүүлж яваарай. Боломжтой Hotel Invescore. Моборогийнхэн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань лайкаараа бөмбөгдөд өгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай гэж. Нэр бас сабадрагвал дараад нэг дээрээ манайхан. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу сонирхолтой киноны тайлбараар эргээд уулзцгаая.